저희 울산대학교 병원은 За манай эмнэлэг 1975 онд анх байгуулагдсан. Тэгээд одоо болохоор хавдар болон зүрх судас, тарих судас тал дээр илүү онцгойлон мэргэжсэн эмнэлэг байгаа. Улсын хотод байдаг улсын их сургуулийн эмнэлэг гэж байгаа боловч яг улсын хоттой ганц одоо 3 дахь шатлалын эмнэлэг байгаа. Тэгээд манайх 10 жилийн өмнөөс Монголтой холбоотой байсан. Одоогоор ганц одоо манай дээр хаврын өвчтөнгүүд ирдэг. Тэгээд тэрнээс гадна бас эмнэлгийн мэргэжлэнүүд бас манай дээр ирж сургалт авдаг. Тэгээ одоогоор болохоор манайхаас 2 эмч Монголд ирээд хавдрын төв болон эмгэг судлалын төв дээр 1 сарын хугацаатаар сургалт хийн ажиллаж байна. Эрүүл мэндийн одоо салбарт бол хамгийн чухал нь эхний удаад бид нэр хүний нөөц тал дээр хамтарч ажиллана. Тэгээд дархан хотын эрүүл мэндийн салбарын одоо эмч мэргэжлүүд манай эмнэлэг дээр ирж сургалт аваад буцаж ирээд эндээ ажиллах бас өөр бусад одоо урт олон богино хугацааны сургалтууд дээр хамтарч ажиллана. Эмнэлгийн одоо эмч мэргэжлэнүүд маань одоо сайжирснараа одоо эрүүл мэндийн салбарын одоо чадвар өснө. Тэрнээс гадна бас одоо шинэ техник технологи болон одоо шинэ одоо гарч байгаа эрүүл мэндийн салбарын одоо мэдслийн аргуудыг бас суралцах боломжтой. За тэгээд ер нь хавдрын талд одоо хамгийн 2 чухал зүйл байгаа. Нэг нь болохоор хавдрыг ихэнх үед нь онцлох, нөгөөх нь болохоор одоо хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах. Энэ 2 зүйл байгаа. Эрт илрүүлгээр одоо эрт хэрвээ онцлогдох юм бол тэр нь болохоор одоо хурдан идэгрэх тийм боломжтой байгаа. Солонгосын хувьд болохоор одоо бүх иргэдэн одоо урьдчилан сэргийлэлд хамрагддаг. Тэр урьдчилан сэргийлэхээрээ дамжуулаад нөгөө хавдрыг ихэнх үедээ онцлуулдаг байгаа. Тэгээд ихэнх үед онцлогдсон хавдар маань одоо бүрэн идэгрэх боломжтой байдаг. 하고 거기서 많은 암 환자들이 조기에 진단이 돼서 치료를 받고 있습니다.